Сайн байна уу? Энэхүү цахим хичээлээр сургалтын байгууллагууд манай чадамжийн гэрчлэгээ гарсан уу, баталгаажсан уу, ийм Монголд орсон уу гэх мэт асуултууд ирдэг. Тэгвэл шинээр батлагдсан боловсролын сайдын А30 тушаалын дагуу 2026 оноос хойш төгссөн чадамжийн гэрчлэгийг хэрхэн лавлах талаар видео заавар хичээл оруулж байна. За мөн 2025 оноос өмнө төгссөн гэрчлэгийг нөхөн оруулах ажлууд үргэлжилж байна. Хөгжүүлэлтийн ажил дуусаад мөн ижил байдлаар лавлах боломжтой гэдгийг та бүхэн анхаараарай. Юуны түрүүнд хуучин ашиглаж байсан мэргэжил цэг эмээн гэх домын хаягаараа хандана. За энэ мэргэжил системийн дараагийн хөгжүүлэлтийн хувилбар ба тухайн шинэ хувилбар нь батлагдаад хөгжүүлэлт нь дууссаны дараа буцаагаад үндсэн систем болох мэргэжил SIS идэв цэг эмээн систем рүү автоматар шинжилэл орно. За тэгэхээр сургалтын байгууллагууд маань төр хугацаанд мэргэжил цэг эмээнийг ашиглаад манай чадамжийн гэрчлэгээ баталгаажсан уу гэж шалгаж болох нэ. За доош нь гүйлгээд фүүдэр гэсэн баталгаажсан чадамжийн гэрчлэгээ гэх зэс рүү оръё. За энэ хэсэгт чадамжийн гэрчлэгээ олгосон байгууллагуудын жагсаалт гэж харагдаж байна. Та сургалтын байгууллагынхаа нэрээр хайж өөрийн эсэлтүүдийг төгсөлт нь баталгаажсан байна уу гэж шалгаж болох нь байна. За жишээ доош нь харуулъя. Тухайн энэ ID нь болохоор тухайн сургалтын байгууллагын эсэлтийн ID байх нэ. За сургалтын байгууллага ажил мэргэжлийн код төгссөн огноо. За нийт энэ жишээн дээр 15 суралцагч гэж харагдаж байна. Тухайн суралцагчийн жагсаалтан дээр дараад үзье. За дараах байдлаар овог нэр, регистр нууцтай харагдаж байна. Иргэний тэн код, чадамжийн гэрчлэгээ гэж харагдаж байна. Энэ хэсгээс та хэд маань суралцагч бүрийнхээ чадамжийн гэрчлэгийг лавлж харах бүрэн боломжтой. За жишээ болгоод энэ суралцагч дээр дарж үзье. За энэ хэсэгт чадамжийн гэрчлэгийг баталгаажуулж буй албан ёсны хуудас харагдаж байна. За энэ гэрчлэгээний дугаар харагдаж байна. Иргэний мэдээлэл, сургалтын байгууллагын мэдээлэл гэх мэт харагдаж байна. За миний эзэмсэн чадамжийн нэгжийн жагсаалт хэсэгт тухайн суралцагч 5 чадамжийн нэгж эзэмсэн байна. За мөн доош нь гүйлгээд үзвэл тухайн суралцагчийн чадамжийн гэрчлэгээ Кирилл, Англи, Монгол бичгээр харагдаж байна. Боловсролын бичиг баримтанд дараах 3 хэл дээр гарсан байна гэсэн журам байдаг. За энэ та бүхэн доош нь гүйлгээд үзэж болно. За тухайн суралцагч өөрөө татаж авах хэвлэх бүрэн боломжтой. За дээш гүйлэх юм бол Монгол Улсын боловсролын сайдын 2026 оны 4-р сарын 28-ны өдрийн журам загварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай А30 дугаар тушаалыг баталваа гэж. За энд албан ёсных нь Legal Info сайт байж байна. За дараад үзье. За Legal Info-г нэглэлээ. За энэ журамтай маш сайн танилцаж үзэх хэрэгтэй. За чухал заалт гэх юм бол 2-3 дээр чадамжийн гэрчлэгийг батлагдсан загвар 1-ийн дагуу цахим системд байршуулах бөгөөд чадамж эзэмсэн иргэн системээс хэвлэн авч болно гэсэн заалт байж байна. За мөн 3-7 дээр чадамжийн гэрчлэгээ төрийн захиргааны байгууллага баталгаажуулсны дараа систем хөгжүүлэгч байгууллага нэгдсэн системд байршуулна гэж. За мөн журмын 5-16 дээр чадамжийн гэрчлэгээнд гэрчлэгээний дугаар, иргэний бүртгэлийн дугаар олно, төгсөгчийн эцэг болон өөрийн нэр гэх мэтчлэн гэрчлэгээн дээр тавигддаг мэдээлүүд мөн QR цахим гарын үсгээр баталгаажсана гэж. За иймэрхүү заалтууд байх нэ. За хоошоо дээш нь гүйлгээд хасралт хэсгээс харах юм бол А30 тушаалын чадамжийн гэрчлэгээний загвараа гэж. За иймэрхүү байдлаар батлагдсан байх нэ. За буцаад систем рүү оръё. За энэ мэт байдлаар өөрийн суралцагчдын мэдээллийг лавлаж шалгаж болох нь байна. За мөн суралцагч өөрөө шалгая гэвэл буцаад мэргэжил цэг эмээн систем рүү хандаад гэрчлэгээ шалгах
За энэ хэсэгт хандана. За суралцагч лавлж байгаа учраас өөрийн регистрийн дугаарыг оруулна. За жишээ болгоод нэг регистрийн дугаарыг оруулъя. За энэ регистр байж байна. За энэ хэсэг жагсаалт байдлаар харагдана. Нэг суралцагч хэдэн сургалтын байгууллага сургалт чадамж эзэмшсэн байж болно. Энэ суралцагчийн хувьд бол нэг чадамжийн гэрчлэгээний гэрчлэгээтэй тул нэг л жагсаалт гарч ирж байна. Өөр сургалтын байгууллагад өөр чадамжийн гэрчлэгээ авсан бол 2, 3 гэх байдлаар жагсаалт гарч ирнэ. За энэ хэсгээс харах гээд дэлгэрэнгүй өөрийн гэрчлэгийг шалгаж болох нэ. За эндээс өөрийн гэрчлэгийг татаж авах хэвлэх бүрэн боломжтой. За мөн батлагдсан цахим гарын үсгийг гар утаснаас QR кодоор шалгаж болно. Гэрчлэгийг мөн албан ёсных байна уу гэж шалгах бүрэн боломжтой. За анхаарал хандуулсанд баярлалаа.